10 сарын 29-ний өдөр манай нийслэлийн маань 379 жилийн болох гэж байгаа. Тэгээд энэ 379 жилийн болсон дээр бид хүмүүс Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхлэж байгаатай холбоотойгоос олон санд мэдээлэл хийх гэж байна. Тэгээд та бүхэн хүрэлцээсээ баярлалаа. Би бас сая засгийн газрын хуралдаар хавцлаа хүлээлгэсэн явдлаа уучлалаа гэж бодож байна. Тэгэхээр 379 жилийн түүхтэй манай Улаанбаатар хотгоо нь бол эсхийн хотоос Азийн цагаан дагны хотлоо хөгжлийн тодорхой өөрчлөлтүүдийг туулж хөгжиж ирсэн. Өнөөдөр дэлхийн одоо 400 гаруй мегаполис хотын нэг болж сая 400 орчим мянган хүнтэй том хотож хөгжсөн байгаа. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг анх шинжлэх ухааны үндэслэл 1954 онд бол хуучнаар зөвлөгөө улсын мэргэжлүүд бол хийсэн байгаа. Энэс хойш бид хүмүүс бол 5 дахь удаагийн одоо ерөнхий төлөвлөлтийг хийгээд энэ ерөнхий төлөвлөгөө бол манай Улаанбаатар хотын шинжлэх ухааны үндэслэл хөгжлийн одоо ихтэй үндсэн болсон гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За Монгол улсын зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж орсон сурталчилгаах хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-аас 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг Монгол улсын архитектор инженерүүд өөрсдийн гараар бие даан боловсруулсан байгаа. За одоо өнөөдөр бол бид бүхэн энэ 20 он хүртэл хөгжүүлэх Монгол инженерүүд архитектурын хийсэн ерөнхий төлөвлөлийн дагуу явж байгаа. За бид нар 30 он хүртэлх тогтголоо бол мөн Монгол улсын их хурлаар батлуулж хэрэгжүүлж байгаа. За одоо бол бид 2040 оныхоо ингээд ерөнхий төлөвлөлтийг хийхээр ингээд 10 жилээр бол нийслэл төлөвлөгөө явуулсан байна. За тэгэхээр Улаанбаатар хотын энэ ерөнхий төлөвлөгөөг байрж ажиллана гэдэг бол хотын захирагчийн хуулиар хүлээсэн үүргээ. Хэрвээ энэ ерөнхий төлөвлөгөөг хуучлан батлагдсан ерөнхий төлөвлөгөөг байрж ажиллахгүй бол хот өөрөө эм самбраагүй байдал төлөвлөлтгүй болж бусад бүх асуудал эм самбраагүй болох юм гэдэг. Тийм учраас энэ одоо ерөнхий төлөвлөгөө байрж ажиллахын тулд бид хүмүүс өнгөрсөн жилүүдэд дараах арга хэмжээдэг авч хэлсэн байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын суурьшийн бүсийн хэлцээрийг тогтоосон 5 хүн мэдж байгаа улаан шугам тогтоосон дахин гаргасан байж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ Улаанбаатар хот бий болсон төвөгжрэл энэ агаарын бохирдол тэгээд олон асуудлыг бий болгосон гол юм нь бол энэ хязгааргүй хэлэлт байсан. Улаанбаатар хотын хаяанд хэн ч хамаагүй хаанч ирээд буучдаг. За ирээд буусан хойно ямар нэгэн шалтгаанаар бол тэндээ суурьшлийн бүс тогтоож авдаг. За тэрлүүгээс хашгаа татуулж авдаг, хотог гаргуулж авдаг. За ингээд хязгааргүй уул ус жалгахгүй дамжаад Улаанбаатар хот хийжсэн. Тэгэхээр бид 2016 онд Улаанбаатар хотын улаан шугамыг тогтоогод яг 20 он хүртэл хөгжлийн төлөвөөр энэс цаашаа хэлэхгүй. Энэ дотор зөвхөн суурьшлийн бий ус болгоно гэсэн хэлцээрийг тогтоосон байгаа. За бид бүхэн бас Улаанбаатар хотын хэл хязгааргүй хэлэлтийг зогсоож Улаанбаатар хот ер нь хэдэн сая хүнтэй ямар суурьшлийн бустай ямар байх юм бэ гэдэг үүднээсээ бол бид нар энэ шилжиж төлөвлөгөөнийг зогсоосон байна. Эхний жил бол 16-аас 17 онд бол бид нар хотын даргын захимжаар бол шилжиж төлөвлөгөөнийг зогсоож ирсэн. За одоо бол бид 20 он хүртэл Монгол засгийн газрын шийдвэрээр бол энэ шилжиж төлөвлөгөөг зогсоосон байна. За энэ хэдийгээр бас хүний шилжин суурьш хэрэгтэй холбоотой асуудал боловч Улаанбаатар хот шилжиж ирж байгаа иргэдийн хувьд бид нар энд амьдрах эрхийг хангаж чадахгүй тийм чадах дэд үтсэн болон бусад эрхцэн боломж чадвар муу байна. Тийм учраас боломжгүй байна гэсэн үндслээр бол энэ хязгаарлалтыг хийсэн. Ингэснээрээ одоо байгаа төвшөндөө Улаанбаатар хот ямар хэмжээнд хөгжих ёстой юм бэ? Бид нар бий болгож байгаа дэд үтсэж бий болгож байгаа нийгмийн чиглэлийн барилга байгууламж нь хэдэн сая хүнд хүрэх ёстой юм бэ гэдэг тооцоо хийгээд төвшөнд нь барих ёстой юм байна. Энэ төвшөндөө шийдснийхаа дараа бол шилжих төлөвлөгөөний асуудлаа шийдэх гэсэн юм зүйлийг хийсэн байгаа. За гуравт нь бид нар энэ Улаанбаатар хотын гэр хорооллын асуудлыг бол шийдэх хэрэгтэй. Тэгэхээр Улаанбаатар хотын маань энэ суурьшлийн бүсийн ихэнх талбайг бол гэр хороолол хийж байгаа. Тэгээд гэр хороолол гэж яриад байгаа. Заримдаа ч бас бидний одоо тэнд л одоо хамаг муу мухай юм байдаг гэж ярьдаг. Энэ гэр хорооллын суурьшлийн бүсийг яаж орчин үеийн одоо хаус хороол болох юм. Тэнд энэ дэд үтсийн шумууд яаж хүрэх юм бэ гэдэг асуудал Улаанбаатар хотын төлөвлөлтийн бас гол чухал асуудал байгаа. Тэгээд бидний сервис центр байгуулах замаар дундын бүстэй бол гэр хорооллын суурьшлийн бүсийг бий болгох зорилтыг шийдсэн байна. За мэдээж хамгийн гол асуудал бол Улаанбаатар хотын олон төв тодорхойлох асуудал. Өнөөдөр бид нар зөвхөн баг тойрог гэсэн нэг төвтэй ийм хот байгаа. Хотын 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөр бол Улаанбаатар 2 төвтэй болох ёстой. Нэг нь одоо байгаа бидний баг хот тойрог төв, хоёр дахь нь бол яармаг төв байгаа. За 8 дэд төвтэй болох ёстой. Энэ дэд төв нь бол одоо бидний бүтээн байгуулалт байгаа энэ Сэлэг, Баянхушуу, Дамдайрчаа, Сонсголон, Амгалан гэх мэт ийм дэд төвүүд болох ёстой. Нөгөө талд нь бол дагуул хотын тухай асуудал байгаа. Дагуул хот бол
Айрес Сити, Майдер Сити, 100 мод хот, Налах гэдэг дагуул хотуудад Улаанбаатар төвлөрийг задлахын тулд ямар ажил хийх ёстой гэсэн асуудлыг шийдсэн байгаа. Тэгээ энэ төвүүдүүгээ бол хотын төр захиргааны байгууллагууд шилжүүлэх ажлыг хийсэн мэдж байгаа. Та бүхэн мэдээ 2019 оны 1-р удирлэхэд хотын иргэдийн төлөвлөлт хэсэг дараагийн тамгын газар бол хотын төвөөс шатны шинэ төвийг нүүрсэн байхаар бол төлөвтэй ажил хийж явж байгаа маа. Тэгээ энэ бүх ажлуудыг хийсний үндсэндээ бид Улаанбаатар хотыг хөгжүүлэх 40 он хүртэлх энэ ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Тэгэхээр одоо бол хотын ерөнхий төлөвлөлтийг хийхдээ бол одоо хуучин бол юу гэдэг ингээд ажлын хэсэг гаргаад гадна дотны архитектор инженерөөс суугаад за энэ тийм байна гэж хийждэг байсан бол 2040 оны төлөвлөгөөг хийхэд хамгийн гол санаа бол иргэдийнхээ санаа бодлолтой тулгуурлана. Дэлхийн ихэнх хотууд иргэд нь яг ямар хотыг хүсэж байгаа юм бэ? Юуг хийхийг хүсэж байгаа, хаана суурших хүсэж, хаана ямар сууршлын бүсгүйг хүсэж байгаа гэдэг үндсэн дээр концепцийг нь бол иргэдийнхээ саналын үндсэн дээр боловсруулдаг бас. Тэгээ бид бүхэн бол энэ 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг бол албан ёсоор зарлаж байгаа. Энэ арт талтай та бүхэн логоор байж байгаа. Тэгээ энэ бол энэ санаанд манай иргэд маань бас идэвхтэй оролцоорой гэж үзэж байна. Энэ концепцийн шилдэг санааг цуглуулсны үндсэн дээр мэрэгжлийн хүмүүс, архитектор, инженерүүд маань бол хотын ерөнхий төлөвлөлтийг бол хийнэ. Тэгээ учраас бид дэлхийн шилдэг хотуудын төлөвлөлтийг хийсэн энэ туршлагатаас суулгаж энэ шилдэг концепцийн санааг зарлаж байгаа. 40 сая хүртэлхний шагналын самтай концепц уралдаан зарлаж байгаа гэдэг нь гол нь хэлэх гэсэн. За тэгээд нийт иргэд мэргэжлийн хүмүүсийг бол энэ 2040 он хүртэл өөрийнхөө төлөвлөхний сатаа өгч концепцийн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. За манай ерөнхий төлөвлөгөөний газар ерөнхий архитектор Амин. За сайн байна. Та бүхэн өдрийн мэндийг хүргье. За Улаанбаатар хот нь бол нийтдээ газар нутгийн хувьд бол 470 мянган га зэрэг бол эзэмшдэг. Тухайн бүс дотроо бол 32,500 га дээр нь бол яг суурьшлийн бүс буюу улаан шугамыг бол татсан өгсөн хугацаанд засаг даргын шийдвэрээр. За энэ ерөнхийдөө одоо биднээс цаашдаа бол зөвхөн мэргэжлийн хүмүүс суугаад мэргэжлийнхаа төвшөнд хийх бос иргэдийг бол илүү төлхөө оролцуулж иргэдийн одоо яг тухайн байрш дээр ямар үйл ажиллагаа, ямар одоо үйл төрөл аж ахуй эхлэмээр байна. Тэр санаануудыг илүү тусгасан ийм ерөнхий төлөв болохын төлөө бол хийх гэж биднээс бол төлөвлөгөө гаргаад энэ оныг дуустал энэ концепцийн уралдааныг зарлаад явж байгаа. Энэ уралдаанд нь бол иргэд тухайн салбарт бол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, дээрээс нь сургуулийн оюутнууд, сургуулиуд бол бүрэн оролцох ийм боломжтой, ийм байдлаар бол давуу талтай гэж биднээс төлөвлөсөн. За үйл явцын хувьд бол ерөнхий байгууллагуудаас авч байгаа санал дээр бол биднээс 20 сая төгрөгийн шагналын саналтай зарласан. Бус иргэдээс ирж байгааг бол үлдсэн одоо шалгууруудаар нь тавиад хуваарлаад бол шалгаруулах ийм бол хуваартай явж байгаа. За яг өшөө нэг онцлог гэвэл ерөнхийдөө биднээс 40 он хүртэлх төлөвлөлтийг хийснээрээ цаашдаа одоо биднээсээ өмнө тулгараад байгаа газар олголтын асуудлыг бас ерөнхийдөө зэгцэлж зориултын бол тодорхой болгох ийм зорилготой хийж байгаа ийм ерөнхийдөө хийх гэж зорж байна. За манайс асуулт байна уу? Бидний юмээс асуулт байна. Тэнд авах. Хотын захиргааг нүүлэх асуудал ямар шаттай явж байгаа вэ? Эхний санхүүжилт болох 17 тэрбумыг шийдвэрлсэн гэсэн мэдээлэл байна л да. Энэ үнэн үү? Тэгэхээр хотын шийдвэрөө бол хотын захиргааг нүүлэх ажлын бүтээн байгуулалт маш идэвхтэй явж байгаа. Бид нэр 2019 оны 1-р удирлыг багтчихна гэсэн бодлоо байж байгаа. Сая 9 сар сурсан нийслэлийн эдийн засгийн хөгжлийн хуралдаанаараа бид энэ барилгын эхний санхүүжилтийн асуудлыг шийдэх юм байна. Энэ бол 17 тэрбум. Ерөнхийдөө бол 3 корпус барилга барах юм. Нэг нь бол эдийн засгийн хөгжлийн тамгын газар засгийн ажлын байр нөхөд агентлагуудын барь 3 нь бол иргэдэд үйлчлэх төв гэсэн 3 төрлийн барилга. Бид нар 2 жилийн хугацаанд барихаар төлөвлөж байгаа. За ерөнхийдөө бол энэ барилгын санхүүжилтийг бол бид нар энэ хотын төвд үйл хөдлөх хөрөнгөд хөдлөх замаар шийдэж байгаа. Одоо шинээр энэ сууж байгаа хаан гадуурхны бид нар олон нийтэд дуудлах бодлоо. За мөн
манай дөрөвдүгээр байр гэдэг хуучин ард банкны байр гэдэг 300 цэнхэр байр. Энэ хоёр байраа бол бизнесээр нээлттэй болоод энэ байрыг барьж. Тэгээ энэ ярмын нүх асуудал бол юу гэдэг нэг захиргааны байр, шинэ байр маянд орохдох асуудал биш юм. Энэ бол үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Монгол Улсын их хурлын тогтоол, засгийн газрын тогтоолын хүрээнд төвлөлийг саарлах ажлыг эхлэл юм байна. Тэгээ хотын төвд бол биш нь манай 3000 орчим албан хаагч. За нийтлээ өдөр дунджаар 10-аас 15 мянган үйлчлэг үзүүлдэг. Тэгээ энэний ачааллыг бууруулахын тулд ерөөсөө дэлхийн хотуудыг төвлөлийг сааруулсан гол бодлого нь юу юм бэ гэхээр хотын захиргааны гэж байна. Тэгэхээр засгийн газар нүгээч, яам нүгээч, тэр агентлаг гадшаа гараач гэж суух биш. Хотын захиргаануудыг ангийн ойрын жишээхэд Бээжин хот байна, Хөх хот байна, Сеул хот гэх бүх хотын захиргаанууд дандаа хотын шинэ төвөөр нүүж байгаа. Тэгээ энэ үднээсээ бол Монгол Улсын төвөнд анх удаа энэ төвлөлийг саарлах нь гэж байна. Мэдээж бид нар өөрсдөө бодох юм бол хотын төвдөө байж байгаа нь бол байж шүү дээ. Байж байгаа илүү тогтоох гэж байна. Гэтэл энэ өөрөө төвлөлийг сааруулах, хотын төвлөлийг саарлах үднээс хийж байгаа юм аа гэдэг асуудал талаас нь ойлгох хэрэгтэй юм аа гэж хэлж байгаа. Тэгээ энэний дараа бол би маш олон төрлийн захиргааны байгууллагууд бол хотын төвөөс гарах байх гэж байна. Жишээлбэл би бас нэг жишээ хэлье гэж байна. Манай Батлан хамгаалах яам бас санаачлаг гаргасан. Жишээлбэл Хураа цэргийн командлын Хураа замын цэргийн командлын штабын байраа жишээлбэл Түлхүү аймаг 100 модгод шилжүүлж байгаа шүү дээ. Тэгээд энэ хотын шинэ төв дагуулах хотуудад ингээд төрийн захиргааны байгууллага гаргахын эхлэлийг тавьж байгаа тавилбар бас маш ачлуулж өгч байгаа юм шиг. Хотын төв рүү ирэх 30-40 мянган машин урсгалыг бид хотын зах руу гаргах болцоотой байна. 17 тэрбум төгрөгчөнд төсвийг батлагдсан. Тэгээд нэг гүйцэтгэлээр компани руугаа шилжиж шүү дээ. Нийс эрэгтэй болоод энэ жил одоо гурав хажууд төсөлж байгаа мөнгө нэгээд ипотекийн зээл санхүүжүүлэхээр олгож байгаа төсөлж байгаа мөнгөтэй харьцуулах нь бол маш их байна. Уг нь бол одоо орон сууцжуулах хэрэгтэй гэдэг ийм зүйлийг иргэн шүүмжлээд хэлж байна. Тэгэхээр нийслэл яг энэ удааны асуудал дээр өөрсдөө за тэгээд ипотекийн асуудал дээр ямар байрсан байгаа юм бэ? Байгууллагын яам дээр тэр төсөлж байгаа мөнгө хэр үр дүнтэй тэгэхээр энэ засгийн газар хөрсөг хэрэглээд ахалсан засгийн газар бол энэ утааны эсрэг асуудал дээр маш тийм ихтэй эрэл хайгуул хийж ажиллаж байгаа гэж хэлэх байна. Тэгээ энийг бол нийслэлтэйгээ хамтарч яг утааны асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь өнгөрсөн жилээс ахуулаад маш ихтэй ажиллаж байгаа. Би энийг бүр зохон тэмдэглэж хэлмээр байна. Хоёрдугаарт нь агаарын мөхрөлтийг бууруулах үндэсний хороо гэж байдаг. Энэ хороо бас нэлээд ихтэй ажиллаж байгаа. Бид нар янз бүрийн одоо арга замуудыг хайж байгаа. Тэгэхээр утаатай тэмцэх агаарын бохирлыг бууруулах, агаар хөрсөн бохирлыг бууруулах асуудал ерөөсөө ганцхан шийдэл байж болохгүй. Гэхдээ энд эцсийн шийдэл. Эцсийн шийдэл бол ерөнхийдөө дэд үтсийн асуудлыг шийдээд орон сууцлуулах асуудал байна. Гэхдээ энэ нь өөрөө бол мэдээ урт хугацаа шаардсан, маш хэмжээний хөрөнгө шаардсан. Тэрний наад тал нь юу хийж болох вэ? Тэгэхээр бид нар бол бүхэл арга замыг хаяа гэж байна. За ганцхан одоо юу гэдэг одоо орон сууц байна. Энийг шийдэн. Энэ 10 жил ч 20 жилийн хөтөлбөрч ингэнэ гэж суухгүйгээр одоо яаж яндагийн сайжруулах, яаж утаагийн сайжруулах, яаж түлшийг нь сайжруулах юм бэ? Аль нь зүгээр вэ гэдэг бид нар эрдэмтэд судлаач иргэдтэйгээ олон талаас нь ярьж байгаа тодорхой шийдлүүдийг олсон байгаа. За энэ жил одоо улсын төсөв улсын хурал дээр яг яригдчихэв. Энэ улсын төсөв дээр бол бид нар урд өмнө тавигдж байгаа хэмжээний мөнгө тавиад хилцүүлж байгаа. За улсын хурлын гишүүд маань би энийг баталж өгөх байх гэж бодож байгаа. Энэ мөнгөн дотор бол нэлээдгүй олон асуудал шийдэх нэг нь бол энэ юуны асуудал байгаа. За би энэ дээр надад өмнөхөн дүн байж байгаа. За энэ аах. Тэгээ энэ дотор бол тэр түлшийг боловсруулах асуудал байна. Түлшин дээр бол бид нар Улаанбаатар хотын хэмжээнд бол сая 200 мянган тонн нүүрс хэрэглэдэг байсныг сая 200 мянган тоннтой тэнцэх хэмжээний илчлэгтэй 600 мянган тонн түлшийг бэлтгэж тэгэхээр түлшнийхэн чанарыг сайжруулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Энэ дээр бол 200 мянган тонны нь бол сая шинээр байгуулсан 5 толгой түлш гэдэг компани 200 мянган тонныг нь хийх үйлдвэрээ авч явуулсаад туршилтын түлшүүдэд хэрэглэсэн байж байгаа. За 200 мянган тонныг нь бас шинээр байгуулсан хувийн ижлэг компани хийхээр шийдэж байгаа. Энэ хоёр компанид газрыг нь олгох бусад асуудлыг нийслэн зөв шийдсэн байна. За үлдсэн 200 мянган тонныг нь бол угаасаа хуучин
шахмат төлс буюу сайжруулах төс үйлдвэрлэж байсан компаниуд үйлдвэрлэж бий болгоно гэж бодож байна. Тэгэхээр бид нар энэ 600 мянган тонны нөөцийг хизээ бий болгосон байх юм бэ гэхээр 2019 оны 9 сарын 15 буюу халаалтай үйл эхлэх энэ 600 мянган тонны нөөцийг бий болгосон байх. Засгийн газрын тогтоолоор ирэх хавар буюу 5 сарын 15-нд Улаанбаатар хот руу түүхийн нөөц оруулахгүй байхаар шийдсэн байж. Тэгээ хуучин бол дөрслөг юу байсан бэ гэхээр энэ түлшин үнэтэй хоёрдугаар түлшин илчлэг багтай учраас хүмүүс нүүрсөөлөх нь илүү юм байна гэдэг байсан бол одоо бидний тавьж байгаа шаардлага стандарт бол түлшин нүүрснээсээ илүү калоритой байх ёстой. 5000-аас дээш калори гаргадаг тийм одоо түлш байх ёстой. Нөгөө талаасаа 1 кг түлшний үн 1 кг нүүрсний одоо нэг шуудаа нүүрс гэдэг юм уу 100 кг нүүрсний үнэтэй тэнцүү байх утсаар ингэж зах зээлд орлуулна гэсэн ийм одоо зорилттой ажиллаж байна. Энэ ажил нэлээд сайн ихтэй явж байгаа. Энэ түлшний асуудлыг шийдснээр бид нар агаар засагдж байгаа PM 10 PM 2.5-ыг бол бид 50 дахин бууруулна гэсэн болж байна. Хоёр дахь нь бол энгийн хийцтэй яндан гэр хорооллын гэр тавьж байгаа бидний энгийн хийцтэй 100 нь шүүлтүүд тавих төр болцоог бол судалж байгаа. Манай Монгол улсын өөрийн инженерүүд гадны хөгжүүлэлт хийдэг одоо технологи хөгжүүлэлтийн компаниудтай хамтраад маш олон туршилтуудыг хийж байгаа. Эхний загварын бид нар үзсэн дахиад энийг сайжруулах хэрэгтэй гэсэн сургалтаа боломжоор нь орлуулсан. Энэ асуудлуудыг шийдвэл хүчлэнгийн шатраатай арга хэмжээдэг авна. Энэ мөнгө бол би шүүмжлэхээс илүүгээр хэрэв улсын хурд энэ мөнгөийг батлаад өгөх юм бол бидний амьсгалах хагаар бидний эрүүл мэндэд нөлөөтэй байх юм гэдэг үгтэй зөв зүйлтэй мэдээж авч үзээсэй гэж бодож. Шүүмжилж ягаад их хурд энэ эргэж шүүмжлээд байгаа юм чинь энэ огт хэрэггүй байна гэдэг нөгөө мөнгөө батлахаа болчихгүй. Батлаад өгөх юм бол энэ нь одоо энэ агарын бүхэл уруулж гарах ажилд тустай юм аа. Тэгээс мөнгө төгрөг байхгүйгээр асуудлыг шийднэ. Эсвэл дан ганц иргэдэд ачааллыг нь өөрөлдөө та нар өөрсдөө юугаар төлөх чинь юу юм. Тэгэхээр чи утаа гаргаж болохгүй гэсэн мөнгө шаардлага тавихаас айдгаар бид нар боломж нөхцөл шаардлагыг бүргүүлээд иргэдэд дэмжих асуудал ч байгаа юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай юу болсон? Нийслэл боонхад баярчсан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бол энэ намрын улсын хурлын чуулганы хийцэх асуудлын жагсаалтын 10-т орцсон явж байгаа. Анхны хэлцүүдийг хийгээд хэлцэсгийн шийдсэн анхны хэлцүүдийг хийж байгаа. Одоо би энэ намрын чуулганаар батлаж бол нийслэлийн эрх зүйн байдлын тухай батлаж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай батлагдсанаар нийслэлийн статус, нийслэлийн иргэдийн хувьд бол маш одоо боломжийн тийм одоо эрх зүйн орчин бүрднэ гэж үзэж байна. Тэгээ нийслэлийг юу гэдэг нэг 40 мянган хүнтэй нэг аймагтай зөвлөлдөг хөдөө орон нутаг гэдэг утгаар нь нийслэлийн бүх асуудлыг нийслэл нь хариуцна. Гэсэн хэрнээ ямар нэгэн одоо санхүүгийн төсвийн эрх мэдэл шийдвэргүй орохдаг энэ байдал бол алга болно гэж үзэж байгаа. Тэгснээр нийслэлийн иргэдийн үүргийн асуудал шал өндөр түвшинд тавьсан. Нийслэлийн татварын орлого тэгээд түүнийгээ дахин засуулах эрхийн асуудал олон асуудлыг шийдэх хүчтэй. Тийм учраас бид нар бол улсын хурд сонгогдсон нийслэл сонгосон 28 гишүүндээ бол энэ хуулийг маань хурдан баталж өгөөч гэсэн шаардлагыг тавьж байгаа. Би энэ намрын чуулганд баталж байгаа гэдэг хэлтэй байна. Улсын хурлын гишүүн Монгол хамтын төлөвлөрийн сайд нийслэлийн Монгол Ардын намын орны дарга болсон, намын дарга болсон. Тэгээд хотын даргыг сольж магадгүй гэсэн энэ нэмээс яваад та ямар байсан гэдэгт одоо 2020 он боллоо. Тэгэхээр ийм богино хугацаанд хотын даргыг сонгох байсангүй гэдэг шүүмжлэлийн дагуу ер нь бол улс төрийн хувьд бас өөрийнхөө гаргаж байгаа шийдвэрийг хагаад зүгөө гэсэн энэ байр суурьчмд татсан яваад байгаа шиг та ямар байсан. Тэгэхээр энэ бол нэг намын хорооны даргын ээлж сонгуул болсон байна. Ингэснээрээ бол нийслэлийн төрсгийн ажил саарах, халаа сэлгээ явагдах ийм асуудал байхгүй гэдгийг бид улс төрийн түвшинд тохиролцсон гэж үзэж байна. Тийм учраас нийслэлийн даргын хувьд бас намын дарга биш байлаа гэд нийслэлийн ажил сатаарах, зогсох, тэнд улс төрийн халаа сэлгээ болгох асуудал ямар ч асуудал яригдаг байгаа гэдэг тааранд хэлмээр байна. Гэр орондын захиргааны төлөвлөлтийн өрөөнд орон тэргүү орсон олон ажлыг бас гомдсон ажилладаг. Энэ асуудалтай хотын захиргааны тухайн компаниудын барилгыг бариулах, тухайн гэр орон нутгийн боловсрол таатай хин шаардлагын төвчтэй асуудал гэж байна. Тийм үү? Ингээд ер нь гэр ороолын дахин төлөвлөлтийн явц гарсан нэг алдаа бол энэ нөгөө иргэдийн газрыг байраар солих явцад банк компаниуд нөгөө амлсан байраа хугацаанд нь барьж чадахгүй байгаатай холбоотой асуудал үүссэн байна. Тэгэхээр намайг ажил авах үед бол 2.5 жилийн өмнө бол нийтдээ 400 гаруй өрх айл
Гудамжид авах шиг одоо ер нь бас жоохон хэтрүүлж ярьж байна. Нөгөө байрны хугацаанд орохгүй түрээсийн байранд байгаа юм байна. Тийм нөхцөл байдал үүссэн байсан. Тэгээ бид бүхэн бол маш богино хугацаанд сургах арга хэмжээ аваад тэндээс бол хамгийн одоо хүнд байдалтай байгаа нөгөө компаниуд нь түрээсийн мөнгө төлөхгүй байгаа 200 гаруй айлыг бол түрээсийн бол ахмадын байранд оруулаад ингээд явж байгаа. За түрүүчээсээ нөгөө компаниуд нь өөрийнхөө байрыг оруулаад гэрээнийхээ дагуу нөгөө улсуудаа түрээсийн болон ахмадын байрнаас өөрийнхөө байрыг шилжүүлж явж байгаа юм байж байгаа. За энэ дотор одоо хамгийн хүндрэлтэй байгаа нэг хэсэг бол юу байгаа? Сансар хотхны шин суугчид та бүхэн бас уудаж ярьсан байна. Тэр их өргөө компани хуучин баамын байранд амьдарч байсан 50 гаруй өрхийн газрыг худалдаж аваад тэр байрлалаа барих явсан санхүүжилтийн бэрхшээл уучраад хөрөнгө оруулагч нь буцаа авсан учраас боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. За энэ иргэдийн асуудлыг бид нар одоо энэ тооскын барьж байгаа түрээсийн орон суусан асуудлыг шийдээд за нөгөө талбар дээр нь бол өөр компани тендер заалаад өөр компанид ороо явж байгаа. За ерөнхийдөө бид нар ингээд дахин төлөвлөлтийн төвшөнд зарлагдсан байсан 24 байршлаасаа нэг 7-8 компаниуд нөгөө хөрөнгө санхүүг дахиад төслөө хөгжих боломжгүй болсон учраас дахин тендер зарласан. Ингээд одоо 4-5 компани дахид нөгөө талбар дээр нь ороод дахиад эргэлтэйгээ гэрээ гэж. Тиймээс бид нөгөө иргэдийг хохироохгүй байх асуудал цаашдаа хандуулж амт байраар хангаж байгаа. За тэгээд компаниудаас боломж олгоод дээдлийн болон санхүүжлийн боломжийг олгож байгаа байраа хурдан барьж иргэдэд байраа хангах хэрэгтэй гэсэн.